За зарчмын хувьд алдар жавхлан гишүүний хуулийн төслийг үл дэмжиж байгаа маа. Нэгдүгээрт шалтгаан нь бол одоо байгаль орчин усны их үүсвэр усан сантай холбогдолтой маш их охирол амсж байгаа хэн бүхэн мэдж байгаа. Хоёрдугаарт бол бас энэ өндөр даацын цемент зуурган дээр голын хайрыг ашиглаад байгаа. Энэ нь өөрөө бага дац дээр л ашиглах ёстой. Ялангуяа зам дээр ашиглаж болохгүй. Тэн дээр бол дайраг ашиглах ёстой болохоос голын хайрыг ашиглах ёсгүй. Тэгэхээр энд хяналт байхгүй. Өнөөдөр манайд бол барилгууд бол 20 давхраас дээшээ болоод эхэлсэн. Ихэвчлэн дандаа энэ голын хайрыг ашиглаж байгаа буюу стандартад нийцэхгүй хайрыг ашиглаж байгаа. Тэгэхээр тэр агуулгаараа бол за энэ тодорхой хэмжээгээр нөгөө өртөг зардлын хувьд цементийн зурганы үйлдвэрүүд дандаа энэ Улаанбаатар туул уулын сав газраас хайрыг олборлж ашиглаад байгаа. Гэхдээ энд 2-3 асуулт байна ажлын хэсгийн ахлагчаас. Энэ хуулийн дээр түгээмэл тархацтай гэж оруулсан байгаа ч гэсэн бусад ашигт малтмал хайгуул олборлоход эрсдэл учрах уу тий? За энэ дээр яагаад ингэж асууж байгаа юм бэ? Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-1-ийн 4-ийг зааснаар нуур цөөрөм тойром гол горих булаг шанд усан сан аршаан намаг мөстөл гэд байж болох бүх усны гадаргын их үүсвэрийг бичсэн байгаа хгүй. Энд ч тийм байх ёстой байх. Гэхдээ үүнээр үүгээрээ далимдуулаад орон нутгийн иргэдийн хурал бусад ашигт малтмалтыг ашиглах, олборлох эдийн засгад манай улс уулуурхаагаар хэлэх гэж байгаа тохиолдолд хязгаарлалт үүсэх юм шүү, хүндрэл үүсэх юм шүү гэсэн нэг санаа зовлт байгаа. За хоёрдугаар асуулт нь яг тэр Бямсрын гишүүн хөндлөлд орон нутагт чинь өөрөө бас энэ бага даацын барилгын бүтээн байгуулалт хийх гэхээр хайрга дайрга олборлох зөвшөөрөл үнэхээр байдгүй, хийж болдоггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? 3-дугаарт нэгэнтээ сая одоо энэ орж ирсэн ажлын хэсгийн гишүүд болон иргэдийн төлөөлөл ярьж байна. Хэрэгжилт хяналтаа тавьж чадахгүй байгаа тохиолдолд энэ хүрээ хязгаарыг ингээд нэмчихээр эсрэгээрээ нөгөө төрийн албаны одоо авилга хэл ахуулын асуудал хүн суртал бүр хүндрээд явчих юм биш байгаа гэсэн санаа зовнил байна. Энэ 3 асуултанд хариулт авъя. За хариулт алдар жавхлан гишүүн. За анар гишүүний асуултанд хариулъя. Бусад ашигтай холбоотой хамааралгүй байгаа шүү дээ. Түгээмэл арах хэвээр хайрга дайрга илс хөрмөн чулуул гэж байгаа. Бусад ашигтай холбоотой ямар ч хамааралгүй зөвхөн эдгээр одоо ашигтай холбоотой хязгаарлах асуудал яригдж байгаа. За саяны ярьсан бусад хүндрэл учрах юм биш үстэй гэдэг дээр зүгээр орон нутгийн засаг дарганаар бол одоо хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэр нөгөө сая бас Бямсрын гишүүн дурдаад байна. Тэр суурьшлийн бүсээ ерөөсө засаг дарга тогтоож өгөхгүй байгаа юм. Яг манай сумын суурьшлийн бүс энэ гэдгийг энэ координатаас энэ координат гэдгийг ерөөсө тогтоож өгөхгүй байгаа болохоор хууль хэрэгжиж өгөхгүй байгаа. Тийм учраас бид энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрдөх журмын тухай хуулиар 26 оны ихэнх урилд багтааж аймгийн нийслэл сумын бүх засаг дарга нар энэ суурьшлийн бүсээ тогтоогдох чиглэлийг энэ хуулиар өгч байгаа. Хууль хэрэгжүүлэлт даалгавар өгч байгаа. Тэгэхээр одоос энэ хэрэгжээд явах хаа гэсэн бодолтой байна. За бусад зарим одоо жижиг сажиг асуудлыг бид нар ажлын хэсэг гаргаад бас зарим саналуудыг хүлээж авч ярилцах болцоотой гэж үзэж байна. За гүйцэж хэн хариулах вэ? Нэмж хариулах юм байна уу? Хяналтын яаж тавих уу гэж шүү дээ. 4 номер. За хяналттай холбоотой асуудал мэдээж нөгөө нэг одоо салбарын хяналтын хариуцах асуудлын өрөөнд байгаа болохоор бас нэмэлт тайлбар алгаана. Зургаан номер хариулъя. За хяналтын асуудал дээр бол мэдээж хайгуулын улаан ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нэр байгаль орчны улсын байцаагч бол өдөр тутам нийслэлийн хэмжээнд бол хяналтаа тавиа явж байгаа. Энэ дээр ямар асуудал байдг вэ гэхээр
өмнөх аж ахуй нэгжүүд буюу тэр 2014 оноос хойш хууль гарсантай холбогдуулаад газар ашиглалтын лицензийн цуцлсан аж ахуй нэгжүүд хаяа явцсан асуудал байж байгаа. Тэр асуудал дээр нь бол манайхаас шүүхийн нэхэмжил гаргаад одоо шинжээж томилуулаад хохирлын асуудлыг шийдвүүлээд шүүхт өгөөд тэгээ дараагийн арга хэмжээг аваа явах ийм зохицуултыг юм хэрэгжүүлж байгаа. Анар гишүүн тодруулсан. Тэгэхээр алдарч авлан гишүүн ярьж ийн л дээ, энэ хамгаалтын бүсийн заагаа сумбар нутаг иргэдийн төлөөлөгчд нь тогтоохгүй байгаа. Тэгээ энэ 14 онд батлагдсан хууль нь хяналт хэрэгжилтэн дээр анхаарч чадахгүй байгаа гэж юм. Тэгэхээр энэ дээр одоо маш сайн анхааралтай ажиллаад энэ хуулийн төслийг одоо Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт их хурлын дэргэдэх үнэлгээ мониторингийн газар гаргасан дүгнэлтээр тогтоолын хэрэгжилт 22-оос 27%, хуулийн хэрэгжилт 33-аас 38%, хууль хэрэгжүүлэгч байгууллага гүйцэтгэх засаглал орон нутгийн удирдлага энэ хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа хэрэгжилтэн дээр анхаарахгүй байгаа. Тэгэхээр энэ дээр за хуулийг ингээ өөрчлөөд үнэхээр зорилго нь бол зөв ч гэсэн эргээд миний хамгийн санаа зовж байгаа юм бол эргээд энэ нь бас хүн сурталчилж хувирахгүй л гэдгийг санаа зовж байгаа. Тэрнээс энэ хуулийн агуулга зарчмын үед бол дэмжиж байна. Энэ дээрээ дахиж анхаарахыг хүсье.